Монгол Улсын ерөнхийлөгч Ухнагийн хөрөлцөх олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан олон хүүхэд төрүүлж өсгсөн эхийг урамшуулах тухай хууль болон Монгол Улсын үндсэн хуульд заасан бүрэн эрхийн хүрээнд зарлиг гаргаж эхчүүдэд алдар тэхийн одон гартууллаа. Энэ жил алдар тэхийн 1-2 дугаар зэргийн одон улсын хэмжээнд 14,486 ээж авна. Өнөөдөр одонгоо гардсан эхчүүдийн олонх нь 34-өөс 39 настай, хамгийн залуу нь 22 настай ээж байна. Үнэхээр сайхан мэд юм байна. Нэг хамгийн эморлыг мартуулдаг амар гоё өдөр байна. Баярлалаа чинь. Энэ хорвоо төрүүлж өсгсөн ээжтэй баярлалаа гэж хэлсэн. Баг зэрэг догтлол хэлсэндээ яг ерөнхийлөгчөөс шагналаа авахдаа ингээ ерөнхийлөгч хэлж байгаа үгийг сонсоод бас бүр ингээ амар догтлоод бүр ингээ сэтгчтэй юм байна. Өнөөдөр одонгоо авч байгаа бүх ээжүүдтэй баяр хүргэе. Аз жаргал хүсье. Хүүхд бүхэн, ээж бүхэн дандаа аз жаргалтай байж аз жаргалын нулимс нүднээс нь гарч явах болтугай гэж хэлсэн. Миний амьдрал байнга тохиолдохгүй эмэгтэй хүн болж төрсний, ээж болж төрсний, дөрөв сайхан үр хүүхэдтэй болсны одоо үнэхээр юм бахархмаар сайхан өдөр тохиож байна. Тэгээд өмнө нь энэ сайхан олон ээж нарыг алдар тэхийн одонгоо аваад явж байгааг нь хажуунаас нь хараад л зангираад бидгээс өнөөдөр өөрөө бас ингэж авах сайхан юм байна. Тэгээд төр засаг маань ерөнхийлөгч маань бас Монгол улсынхаа хүн амыг одоо нэмэх гэж те энэ ирээдүйн хүүхдүүдийг одоо зөв сайн хүмүүс болгохын тулд ингэж гэр бүлийг дэмжиж ээжүүдийг ингэж алдаршуулж хүндэтгэж ингэж байгаад үнэхээр бас сэтгэл хөдлөж байна. Тэгээд өнөөдөр 14,486 ээж бас надтай яг бүр зэрэгцээд одонгоо авч байгаа юм байна. Бүгдд нь баяр хүргэе. Би 3 ихэр хүүхэдтэй манай одоо ой 7-8 сартай одоо талбай дээгүүр бужигнуулаад гүйж байгаа. Тэгээ манай ээж одоо хизээ гарч ирэх юм бол тэгээд намайг хүлээгээд байж байгаа ах манай нөхөр хадам ээж манай ээж эдэр бүгд байгаа. Тэгээд юуны өмнө тэгээд одоо авсан маш их баяртай. Бүр юу гэж хэлхээч мэдэхгүй байна. Тэгэл манай 3 ихэр чи нөгөө одоо эд хөдөлгөөнтэй эд бужигнуулаад ингээл тент нэг нь юм уухаж яхад энт нэг нь бужиглуулаад ингээл явж байгаа байхгүй юу. Тэгэл ямар ч ийсэн тэгээд хань ижил үр хүүхэд тэгээ аав ээж ах дүү нартай баярлаа хайртай шүү л гэж хэлээ. Төрөөс хүүхдийн мөнгө олгож байгаа нь нийгмийн халамж бос харин хүн амаа өсгөх их хүрсээн дэмжих төрийн бодлого гэж үздгийг төрийн тэргүүн хэлсэн юм а. Ерөнхийлөгчийн санаачлагаар алдар тэхийн одонгод дагалддаг мөнгө урамшууллыг 2025 оноос 2 дахин нэмэгдүүлж олгох болсон юм а. Тэгээ өнөөдөр Монгол улсдаа ингээд тодорхой хэмжээгээр хүн амын өсөлтөнд хувь нэмэр оруулсантай маш их баяртай байна. Тэгээ гол нь одоо хүүхдүүдэд зөв зохистой хүмүүжүүлж одоо Монгол ёс заншлаа удамшуулж одоо оюуны одоо хөгжлийн одоо их дэмжих талаар их одоо ач холбол өгдөг байгаа. Тэгээд ерөнхийдөө анх удаага засгийн газрын ордонд орж үзлээ. Тэгээд манай эмээ нар маань хадам талын эмээ, манай төрсөн эмээ нар бүгдөө алдар тэхний 2 одонтой. Хадам ээж, миний ээж бүгд одоо хоёулаа 2 дугаар зэргийн одонтой. Би тэгээд удам залгаа дахиад ингээ 2 дугаар одоо авсандаа маш их баяртай байна. Үнэхээр их баярлж байна. Сэтгэл үнэхээр одоо огшиж үнэхээр их баярлалтай юм байна. Яг авах тэр мөч үнэхээр сайхан байлаа. Алдар тэхийн 2 дугаар одоо авсандаа маш их баяртай байна. Тэгээд төрүүлж өсгсөн аав ээжтэй бас их маш их баярлалаа. 4 охинтой, 4 сайхан охинтой. Тэгээ мөн хандаа бас их маш их баярлалаа. Манай гэр бүлийн одон. Тэгээд би бас их азтай хүн. Өөрөө 6 эгч 6 ахтай айлын багна. Тэгээ Монголын бүх ард түмэд энэ өдрийн баярын мэнд хүргье. Маш сайхан гоё өдөр. Хүнлэг, хүн чанартай, уян хатан боловсралтай сайхан болгож өсгөндөө л гэж боддог да. Үр хүүхдээ эрдэм боловсралтай, эрүүл чирэг, зөв сэтгэлтэй иргэн болгон өсгөн хүмүүжүүлсэн Монгол ээжийн хөдөлмөр зүтгэлийн үр шимийг гэр бүл, ураг төрөл, удам судар, улс үндэстнээр хүртдэг учраас та нарынхаа ач хавьяаг Монгол төр алдаршуулан барахдаг сайхан уламжлалтай юм а. Ачтай буянтай ээжүүд та бүхний халуун сэтгэл дулаан гаран дээр Монголын ирээдүйн наран мандаж байдгийг би бас энд хэлхийг хүсэж байна. Хүн нэмэгдвэл хүнс нэмэгддэг гэж манай ардын сайхан үг байдаг. Монголчуудад олуулаа бол Монгол улс хүчрэг болно. Алдарт ээж та бүхний гэр бүл, үр хүүхэд, хань ижил, төрөл төрөсtöд баярын мэнд хүргэж эрүүл сайн сайхан бүхнийг та бүхэндээ хүсэж байна. Монголын үр сад маш олон болж Монгол улс үн мөнхөд
мандан бадрахалтгаа. Алдарт их одон бол ээжүүдийн дундаршгүй хайр, үр хүүхдийнхээ сайн сайхны төлөө зориулсан сэтгэл зүтгэлийн илэрхийлэл юм а.